Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайхан зэрэг гэдэг. За бид та бүхэнд товчондоо өргөд талаар танилцуулъя. За миний биеийн Солонгос улс сүүлийн 3 жил орчим ажил амьдарч байна. За энд би бол Аз судлаар бол мастерын зэрэгээр бол хамгаалах гад байж байгаа. За сүүлийн үед та бүхэн мэдж байгаа бид нар Солонгос улсад бол 28,000 гаруй монголчууд бол өнөөдрийн байдлаар ажиллаж амьдарч байна. За энэ маань бол Монгол улсын хувийн бараг 1 орчим хувь. За багахан аймгийн хэмжээнд бол Солонгос улсад монголчуудын хувийн тоо бол хүрсэн байна. За тэгэхээр Солонгос улсад ийм их олон монголчууд ажиллаж амьдарч байгаа. Та бүхэн мэдж байгаа. Энэ хүмүүсүүдийн маань хувьд бол тулгамдж байгаа олон янз асуудал байгаа. За нэг үе бол зөвхөн ажил хөдөлмөр эрхлэх гэж зөвхөн ирдэг байсан бол өнөөдөр бид нэр Солонгос бэрттэй, хөргөнтэй, сурагчтай, оюутантай, амьдрагчтай гэх мэт олон янзын олон сегментийн монголчууд маань бол ажиллаж амьдарч байна. За өнөөдрийн байдлаар бол Солонгос улс 7,800 гаруй манай E9 буюу зөвхөн ажил хөдөлмөр эрхлэхээр ирсэн залуучууд маань бол ажиллаж амьдарч байна. За энэ залуучуудын хувьд маань бол мэдээж бол Солонгос улсад тодорхой хэмжээгээр ажлын туршлага, ажлын дадал, зуршил мөн маш том хэмжээний Монголдо бол бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгсэн бодолтой өөрийнхөө мэдсэн сурсан зүйлээ бол Монголдо хэрэгжүүлэх гэсэн бодолтой олон монгол залуучууд байгаа лээ. За энэ залуучуудын хувьд маань бол хамгийн их тулгамддаг асуудал нь юу гэхээр нөгөө мөнгөний асуудал, за нөгөө санхүү төсөв мөнгөний асуудлаас шалтгаалаад Монголдо мэдсэн сурснаа хэрэгжүүлэх боломж олцоо тааруу байдаг. Тэгэхээр өнөөдөр манай улс Монгол улсын засгийн газар өнөөдөр жижиг дундын сантай болсноос хойш бол нэлээдгүй хэдэн жилийн үзэж байна. За энэхүү сангаараа дамжиж бол хамгийн бага хүүтэй буюу 6% хүүтэй жижиг дундын зээлийг бол олгож байгаа билээ. За энэхүү зээлийг бол өнөөдөр Солонгос улсад ихэнх монголчуудын хувьд бол сурсан, мэдсэн ажиллаж исэн үйлдвэрүүд нь ихэвчлэн хөнгөн болон хүнд үйлдвэрүүд байдаг. Тэгэхээр бол тэрцмээ хөнгөн үйлдвэрүүд манайд бол өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлд хөгжих боломж олцсон нь бол энэ монголчуудыг ашиглаж нутаг буцааж байгаа Солонгостой тодорхой хугацаагаар бас мэдсэн сурснаа Монголдо хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа энэ залуучуудыгаа бол Монгол улсын засгийн газраас бол тусгаалan бас бодлогын хэмжээнд бол туслах тодорхой хэмжээгээр эдийн засгийн за энэхүү зээлийг бол тодорхой хэмжээгээр энд ажиллаж амьдарч байгаа монголчуудад бол уян хатан нөхцөл байдалтайгаар олгох шаардлагатай байна. Яагаад вэ гэхээр энэ залуучууд маань мэдсэн сурснаа Монголдо хэрэгжүүлэх гэхлээр энд байгаа нөгөө хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж шаардлагатай байгаа жижиг дундынхаа үйлдвэрийнхаа цехийг худалдаж авах гэхлээр нөгөө санхүүгийн асуудал нь өндөрлөлттэй байгаа учраас эндээсээ тодорхой хэмжээгээр олгогддог тийм журам явагдаад за энд бол бас арилжааны банкуд бас байгаа. Энэ банкуудтайгаа хамтраад за мөн ингээд төрийн алба маань, хувийн хвшлүүд маань ингээд энд ажиллаж амьдарч байгаа иргэдээ ингээд дэмжиж явах юм бол цааш энэ маань бол ажил хэрэг болоод амьдрал дээр бас наалдцсан. Нөгөө талаас бол ажилтай орлоготой бас ард түмэндээ бас наалдцсан нэг ажил болж болохоор харагдаж байна. За өнөөдөр бас зөвхөн нэг дараа бүх асуудлыг шийдээд ингээд явдаг бас тогтолцоо бол халагдж байгаа тав мэдж байгаа. Өнөөдөр бол иргэдийн оролцоо өдөрцсөн монголчууд маань өөрсдөө өсөх юм бол олон нийтийн сошиал нэтворкээр бол өсөж байгаа энэхүү нийгэмд хэрэгцээтэй байгаа энэ зүйлийг бол ажил хэрэг болгож болгох бол бүрэн боломжтой. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн өөрсдөө энэхүү бичлэгийг дэмжиж үнэхээр жижиг дундыг цаашдаа бол аж үйлдвэрийн яамнаас тодорхой бас нэг ажил хэрэг болгож Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдтэй тусгаалan бодлого хэрэгжүүлэх юм бол та бүхэн ч гэсэн өөрийнхөө оролцоог бас хувь нэмрийг бас оруулаарай гэж хүсэж байна. За анхаарал тавьсан явдал баярлалаа.